Сайн байцгаана уу? Англи хэл сурч буй хүн бүхний толгойн өвчин болдог. Articles буюу артиклийн талаарх цогц хичээл тавтай морил. Өнөөдөр бид ан болон яг хэзээ яаж ашиглахыг маш энгийнээр тайлбарлах болно. Англи хэлэнд артиклийг хоёр үндсэн бүлэгт хуваадаг. Эхнийх нь indefinite буюу тодорхой бус артикл болон ан. Хоёр дахь нь definite буюу тодорхой артикл юм. Товчоор хэлбэл артикл нь нэр үгийн өмнө орж тэр зүйл маань хэр зэрэг тодорхой болохыг зааж өгдөг. Хүмүүс ихэвчлэн их шиг үсгээр эхэлсэн бол бичнэ гэж андуурдаг. Гэтэл үүндээ үсэг биш, авиа буюу сонсогдож байгаа дуудлага нь чухал. Жишээ нь university гэдэг үг юу ихшгээр эхэлсэн ч юу буюу гүйгүүлэгч авиагаар эхэлж байгаа учраас university гин харин our гэдэг үг ич гүйгүүлэгчээр эхэлсэн ч их шиг авиагаар эхэлж байгаа тул an our гэж хэлнэ. Болон ан ийг зөвхөн ганц тоон дээрх тоологдож болох нэр үгийн өмнө хэрэглэнэ. Мөн ямар нэгэн зүйлийг анх удаа дурдж байгаа үед болон хүний ажил мэргэжлийг хэлэхэд заавал ашигладаг гэдгийг санаарай. Бол маш хүчирхэг артикл. Ярьж буй хүмүүс хоёулаа тухайн зүйлээ мэдж байвал ашиглана. Жишээ нь надад давс өгөөч гэвэл ширээн дээрх яг тэр давсыг зааж байгаа учраас the salt гин мөн нарсаар дэлхийг их мэт цорын ганц зүйлс дээр ашигладаг. Ашиглах хэд хэдэн чухал тохиолдол бий. Өмнө нь нэг удаа ашиглаад ярьсан зүйлээ дахин хэлэхдээ болгоно. Мөн дэлхийн томоохон гол мөрөн далай хөгжмийн зэмсэг мөн хамгийн шилдэг хамгийн өндөр гих мэт тэмдэг нэрийн дээд зэргийн өмнө заавал хэрэглэнэ. Артикл хэрэглэхгүй байх нь хэрэглэхтэйгээ адилхан чухал. Ихэнх улс орны нэр, өглөөний цай, өдрийн хоол, хичээлийн төрлүүд болон ус хайр гих мэт тоологдохгүй нэр үгсдээр артикл ашигладаггүй. Үүнийг zero арддаг буюу тэг артикл гэж нэрлэдэг. За ингээд өнөөдрийн хичээлэд үгнэ. Apple day keeps the doctor away гэдэг алдартай зүйр үгэнд Apple их шиг авиагаар эхэлсэн тул харин эмч бол тодорхой нэгэн төрлийн мэргэжилтэн гэдэг утгаараа авдаг байна. Энэхүү дүрмүүдийг дахин давтаарай. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.